За манай хөө 5 дугаар сургуулийн энд тоглож байна. Сайн хүнд гიშгүүлэхээ шахлаа. Тэгээд би яагаад нэг урдуур хаагуурнгүй ч юм уугээ санаа тавьж явахгүй байгаа вэ гэвэл хамаагүй ингээд хүний өмнөөр ингээ ороод хүүхдээ ингээ хамгаалаад ингээд яваад тахаар хүүхдээ өөрөө өөрийгөө авч явах чадвар дэвгдэг ч юм даа. Өөрийгөө өөрөө хамгаалах чадваргүй хүн заавал намайг хамгаалах хэрэгтэй гэж боддог болчдөг гэж бодож байгаа учраас ингээд явуулж байна. Амьдрал үзүүлж байна. Хөө манай амьдрал үзээд явж байна. Нарийнхын өмнө дээр яаж явах талаар суралцж байгаа шүү. Тэнцвэрийн хичээл орж байгаа шүү. За газар ингээ байгаад ахаар ер нь бол хүмүүс өө энэ хүүхэд болохгүй юм хийж гэсэн харцаар хараад байдаг талтай. Тэгэхээр бас нэг дураараа хувцас халтаал би одоо ингэсэн байгаа байхгүй юу. За хүүмэн чи хувцас зүгээр л халтаалга. Ээж нь угаачнаа. Ээж нь зүр бүгдийг нь угаачна. Халтар байсан ч би чамаас ичгүй яад л чиний нүд чинь их хөөрхөн учраас би чамдаа хайртай болохоор чиний халтар хувцастайсэн ч чамаагаа хайрлнаа гэсэн байгаа. Харин чиний сайхан тонгочоод ав. Хувцас чинь угаачна. Даанч хүмүүс яадаг гэвэл энэ хувцастай халтааж өгч инстэ болохгүй юм хийж ингээд хөндлөнгөөс оролцож их саад болдог. Гэтэ хүмүүсийн хөндлөнгөөс оролцож саад болж байгаа нь бас заримдаа гоё л доо. Заримдаа ганцаарцсан үед ингээ хажуунаас энийг сэтгэл гаргаад халамж тавьж байгаа байдлыг харах. Тэм сэтгэлийн тэмтэй гоё байдаг. Тийм болохоор сайн муу талтай. Тэгээ гадаа энэ ч энерги бол амар гоё байна. Дандаа хөгжилтсөн, тоглосон тийм ад жаргалтай хүмүүс энэгээр байна. Тийм учраас сэтгэл яг гундаж явсан сэтгэл бол гоё тэнийж байна. Гоё амарсан, чийлэрсэн хүмүүсээр хүрээлэгдсэн. Хичээлэн тараазаас сайхан гэртээ харигдсан царайтай хүүхэн. Зах зээлжээгүй бяцхан хүүхдүүдийн сэтгэл юутай сайхан билээ дээ.